Дэлхийгээр нэг тархан суусан хөдөлмөрч олон монголчуудаа шинжлэх ухаан танин мэдхүйн од мөндөр суугийн хамт олонны зүгээс хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн мэдчилж байна. Бидний мэдгүй дэлхий энэ нэвтрүүлгийг та NTV телевиз болон од мөндөр радио 83.3 мөн 107 гэсэн хост төлгөөнөөр хүлээн авах боломжтой. За студид Join Me цэгийн захирал цомирлог болон хөтлөх зандаа минь байна. За өдрийн мэнд цомоо. Өдрийн мэнд. За нэвтрүүлэг маань аялах боломжийг хүн бүр төрөөтэй Join Me цэгийн болон сэргэгт хэрчим хүчний Eco Flow гэд брендийн Монголд албан ёсны онцгой эрх дистрибьютор Avandra компани нэмэгдэж байгаа. За өнөөдрийн сэдэв бол хараал ицсэн Facebook. Яста үнэн гоё сэдэв. Дээр нэмээд ямар оновчтой нэрлэлээ вэ? Үнэхээр хараал идж байгаа Facebook гэдэг айл бол. Тий. Одоо гэтээ цаана бүр амир байдаг би ярьж байгаа. За технологийн ингээд салбардах энэ томоохон компаниуд байгаа тийм үү, Facebook, Google ингээд нэг юу ч үгүй тий. Тэдний байр бол өстой цэвэр цэмцгэр офисын хамгийн сүүлийн үеийн гоё тавилгатай дэгжин дотоод цэцэлтэй байдаг шүү дээ тий. Юу манай офис шүү дээ. Тий, ер нь хачин гоё. Хамгийн загвар бас офисыг тэднэрийн байдаг тий. Гэхдээ хамгийн чухал ажлыг нугалдаг. Дэлхийн нөгөө талд байх офисууд нь харин ямар хөө гэж сургуулийн хуучин байр, нурж унах шахсан орон сууцны хонгилд байдаг. Тийм үү. Нөгөө хамгийн чухал ажил нь юу гэж? Яг тийм газрын нэг нь Филиппиний нийслэл Манилагаас баруун өмнөд 20 км-ийн зайд орших Бакур гэдэг хот байгаа. Тэр хот дахь автобазын хуучин байшинд байдэ. Илэгдсэн нарийнхан шатаар нөхсөд ингээд нэг тамхи татаж амс хийхээр одоо гарч яваа ажилтнуудаа нарийнхын зөрнө. Бүр ингээд хавчиг. Харин офисын гол танхимын үүдэнд харуул заавал байдаг. Тэр шалгалтыг нь хэрэг даваад цаашаа орох юм бол урт модон ширээ тойрон суусан орчноо ингээд мэдрэлгүй бүр компьютерийн гараа ингээд тэг нүдэх 10-аад хүн ингээд үзэгдэг. Маш аимшигтэй дүр зураг гэсэн үг. Амар ядуу хачин. Зам биш их тий. Тэд бол офисын ердийн ажилтнууд биш. Яг түүнийг яаж мэдхгүйгээр хамгийн захад суух залуугийн дэлгэц рүү өнгөйхэд л мэдэгдэнэ. Яг одоо ингээд тэр юу хийж байгаа ингээд. Дэлгэц дүүрэн цус нүж хилийг ивч үг эвлэхээргүй бүр гаж муухай тийм бэлгийн ажил. Арсны өнгөөр ялуурлагчдын цэрлэг балмад үүлэлгээд хүн гэж энэ адуусаас гарч бол хамгийн адгийн бүхний харуулсан бичлэг зураг гэд тийм зүйлүүдийг энэ 10-аад хүн зогсоо цаг устгаж идэв. Нэг өстө цэвэрлэгч нар юм бэ? Цэвэрлэгч нар Facebook-ийн. Үдшгүй муухай бүр. Төсөөлшгүй муу болгоноос бид бүгдийг хамгаалдаг цахим сүлжээний хар ажилчтай. Эдгээр юу гэхээр энэ Facebook, Twitter-с ахуулаа те YouTube юу гэдэг сошиал медиатай холбогдох бар бүх компани эднийг хөсөлж ажилладаг. MySpace-ийг яг эд мандж байхад аюулгүй байдлын хилцээний дараагаар нь ажиллаж байсан одоо энэ цахим цэвэрлэгчдийн шинэ үеийг бэлдэж байгаа Химаншу Нигам гэдэг нэг нөхөр байгаа. Энэ нөхрийн ярьснаар ийм устгал хийдэг 100,000 гаруй нууц мэргэжлэн дэлхийн хэмжээд байдаг гинэ. Тэгэхээр бид нар сая Манилийн те 20 км-ийн зайд орших 10 хүний тухай ярьсан шүү дээ. Энийг ахаад 100000 орчуулах нь шүү дээ. Тэгэхээр дэлхийн даяар 100,000 хүн энэ бохир зав ажлыг хийждэг. Тийм 10,000 цэгийн тэнд байх нь тий баг тий. Энэ Google-ийн нийт ажилтнаас 2 дахин их хүн, Facebook-ийн нийт ажилтнаас 14 дахин их хүн ийм ажлыг хийдэг гэсэн үг тэгэхээр. Тэгэхээр Facebook яг үндсэн ажилчин гэл нэг сайхан оффист байдаг хүний тог 14-өөр үржүүлээд энэ хар ажлыг хийж идэг юм шүү дээ. Шал өөр газар. Эдгээр Facebook үндсэн ажилтнууд юм уу эсвэл нөгөө аутсорсер гэрэтэр хийдэг юм болов? Үндсэн ажилтан биш харин. Гэрэтэр явд юм байна тий. Тэгэхээр энэ их цэвэрлэгээний 70% нь Филиппинд хийдэг. Яг Филиппин. Яг тэгэхээр Америк нэгдсэн улсын колони байсан. Энэ улс чинь. Энэ улсын иргэд Америкийн түүх, соёл болоод Америкчуудын ер нь тэр Европын бас өрн дорны тэ Азийн ч гэсэн аль альнаас хөгжлөх үр жимсийг хүртснийхэн хувьд ямар ч үндэсний тэм сэтгхүүн онцлог юунаас имээдэг ямар зүйлийг жигшин зэгүүцдэг нь энэ филиппинчууд анддгүй сайн мэддэг. Тэгээд дээрэс нь эдгээр чинь англи хэлтэй. Англи хэлтэй. Тэгээд филиппинчууд чинь нэг эмпати чанараараа дэлхийд бүр онцгой гэж яригддаг. Яг үнэтэй. Гэхдээ цахим сүлжээний хамаг л хог шаарыг цэвэрлдэг гэрнээ тэд мэдээллийн технологийн салбартах бусад ажилтнтай харьцуулахад бүр өчүүхэн баг цалин авдаг хүмүүс хөөх юмцтай. Ямар шудраг усан тий. Саяхны хүртэл сард дунджаар тэд энэ чинь Facebook-ыг ажиллаж шүү дээ. Одоо ажиллаж гэдэг нь гэвч гэнэ. Тий. Сарын $500 ажилдаг гэсэн байна шүү дээ. $500 ийм муухай ажил хийдэг. Тийм байна тий. Наа чинь бүр маш багтай байна шүү дээ. Тийм Монголын дунд цалин байна шүү дээ. Тийм байна. Гэтэ энэ чинь маш хүнд ажил шүү дээ. Одоо зарим нь гэтээ жоохон нэмэгдээд яг л
улам ийм их нөгөө заван бичлэгээр дайраад байгаа учраас хүсүсгүй энэ нөгөө хэцүү ажилд хүмүүсийг тогтоохын тулд одоо нэг $3,000 болж байгаа юм. Гэтэ зарим нь л авдаг тэрийг. Энэ цаг үеийн байдалтай холбоотой. Жишээ нь олон улсыг хамарсан одоо чинь Арабын хавар ч юм уу, Орос Украины дайн ч юм уу, ийм нэг хэцүү байдалд эсвэл эмх замбраагүй байдал эсвэл хит хүчилтнүүдийн зэвсэг тэмцэл гарсан үед ийм нөгөө цалин жоохон өндөрсөд тэгээ буцаа боршд юм. Цэвэрлэгч байх бол маш хэцүү. Тийм байна. Америкийн нутагт хамгийн том цэвэрлэгээний газарт ажилладаг байсан Роб гэдэг нууц нэртэй мэрэгчлэнээр одоо хэдүүлээ жишээцтэй. Түүний ярьснаар ийм ажил хийдэг хинч эхний удаад дээд тал нь 3 сар л тисдэг гэж. Энэ ажлыг хийхэд. Тийм нөгөө дандаа өдөр болгон гаж юмнуудыг хараад байна шүү дээ. Минутанд. Энэ ч бүр зогсоо зайг байхгүй. Сэтгэл зүйн бүр ингээд дандаа юм дарамтанд орол явж байгаа нь шүү дээ. Дараа нь хэрвээ за 3 сар тислээ. Ажилдаа таслаач гэсэн хэдэн сар болоод бүр яг төвчээр нь яалтч байхгүй тасарна гэж. Тэгэд өөрөө баг өдөр бүр би ер нь юу хийгээд байна гэж боддог байсан гэж. Энэ залуу. Би яг юу хийгээд байгаа юм бэ? Энэ Роб гэдэг энэ нөхөр анх 2010 онд захим сүлжээний зохицуулагч болсон байна л да. Уул нь коллежид төгсөөд найз охиноо дагаад Америкийн баруун эргийг бараадахта Калифорнид амьдрна. Тентхийн хамгийн том компанид ажиллана гэж мөрөөддөг залуу байсан ба. Гэтэл олигтой ажил ололгүй олон сар болоод явандаа цөхөрч эхэлсэн болохоор чухам юу хийх нь тодорхойгүй ч гэсэн YouTube-д ажиллуулна гэсэн нэг найзын саналыг зөвшөөрч орхисон юм байна. Тэгээд цагт нөгөө $20,000 өгнө. Явандаа Google-д ажиллах боломжтой гэд тэгэхээр нь тэр ажлаас татгалж чадаагүй мэн л да. За ингээд Роб эхний хэдэн сард Сан Бруно хотод YouTube-ийн тэм салбарт видео хийнэх жуулн хийжсэн байна. Их ажилдаа их дуртай. Хамт ажиллагчдынх нь олонх нь өөр шиг дөнгөж сурвалаад өгсөн гой залуучууд дарган ч гэсэн их сайн аашсан нөгөө сайтай те дээр нь өдрийн хоол нь үнэгүй гэд бүх юм таалагдчихсан. Ингээ өдөрт 8 цаг компьютерийн өмнө сууна. Цагт хамгийн ихтэй. Цагт гэхдээ 10-аад видео үзнэ. Ингээд YouTube-д байршуулж болох эсэхийг шийдэн. Тэгэхээр чи ажлын 8 цагаар нэг 80-аад видео өдөртөө үздэг байна шүү дээ. Зарим нь засан, зарим нь танан, заримдаа чөлөөтэй үедээ хүссэн зүйлээ одоо зохиогчийн эрхийн элдв хориг саадгүйгээр үзчихнэ уулна. Гэтэл хэдэн сарын дараагаас байдал бишдэж эхэлсэн ба. Тушаал дэвшиж хилцээ хариуцах болсноос хойш Роб гудамжны зэрлэг зодон гаж донтнуудын санаанд багтамгүй завхаа явдал авто замын аимшигтай ослоос ахуулаад амтан яргалах амиа золиослогчд өөрсдөө биеэд хэлбэлж байгаа. Хэд үзэлтнүүдийн тэр цаазын ял гүйцэтгэж байгаа гэдэг. Ийм аимшигтай зүйлийг харуулсан элдв бичлэгтэй зурлалт болсон. Тэр тушаал дэвшсэн чинь. Ингээд 2011 онд жилийн дараа Арабын хавар болдог гэж штэ 2011 чинь. Арабын хавар түүнийг бүр цэцгэлээр онгоцсон. Тэмцэгчд эрх баригчтайхан үйлдэж буй хүчирхийллийг дэлхийн нийтэд хүргэхийн тулд YouTube-д хандхан нэмэгдсэн байна. Хүн болгон тэнд чинь янз бүрийн бичлэг гээгээл YouTube руу оруулаад байдаг. За ингээд Роб яасан гэхээр архинд орсон. Ингээд жин нэмсэн. Нөгөө стресс хүний нөгөө тий таргалуулдаг шүү дээ. Ингээд нойрг болоод тэгээд трийгээ давахын тулд архинд орж байгаа байхгүй юу. За ингээд нойргуудаж зүрхэн өвддөг болсон. Ийм ажил удаан хийвэл хизээч Google-ийн зохицуулагч болж чадахгүй гэдэг нь ч бүр тодорхой болсон. Юу би Google-д ажиллах энэ бол будлаа юм байна тий. Бүх юмныхан тэнцвэр алдагдаж хэлж байна тий. За ингээд гэрээнийхэн хугацааг дуусгаас 2 сарын өмнө бол 2 сар үлдчихэд хад л тэрийг яжвал яаж ч ингээд гэрээ дуусгаад хад л тисгүй 2 сарын өмнө өөр ажил болоод энэ цэвэрлэгчийн ажлыг үрд орхиж. Зөв сонголт хийжээ. YouTube-ийг цэвэрлсэн сүүлчийн өдрөө Роб ажиллаа тараад аав ээжиндээ очиж бүтэн 3 хоног унтсан байгаа шүү дээ. Нэг зэрэггүйгээр. Бүр тийм амар стресст ороод тийм амар ядарсан. Захим сүлжээний тэр манаач хийсэн 3 жилдээ тэр бүр маш муу санаатай болсон гинэ. Зүгээр ажлаас гардыг явд гарцсан. Одоо ингээд ямар ч хүнтэй болсон. Энэ нөхөр хард дискэнд юу нуудаг болоо. Интернетээр тэнхтээ энэ нөхөр юу хайдаг болоо гэдэг ч юм уу. Хамгийн түрүүнд муухай юм боддог болсон гинэ хөргий. Өөрөвдөлтэй үз. Манай дэлхийн хамгийн сүдэртэй хэсэгт л одоо хэдэн жил байчлаа шүү дээ. Яг энэ Роб шиг санаа муутай болсон. Өөр нэг зохицуулагч бол Мария гэдэг бүсгүй байна. Энэ мөн л түүний жинхэнээр мэдээж биш. Түүний хэлснээр цахим цэвэрлэгчд бүгд гутран гуцалтай болдог. Аймхай, сэжигч болдог гинэ. Хүнээс гарч болох хамгийн бузар болой,
хамгийн харигсэрсэн бүхнийг бид үзсэн. Хэдэн 10-аар нүцсэн. Бид одоо 2 хүүхдээ гэрийнхнээсээ өөр хинт ч итгэж үлдээхэ байсан. Ийм ажил хийсэнс хойш. Хүүхд харах хүн олдохгүй шууд л ажиллаа тасалдаг болсон. Ингээд мэри ийм гонигтай мэрч байгаа байхгүй тий. Хин ч итгээлсэн гэдэг чинь. Хэдийгээр байж бол хамгийн муухай ажилч гэсэн. Тэрээр өөршгөө нууц ажилтнуудыг ертөнцийг аврагч гэж бодох туртай гинэ. Хөөрхий. Гэхдээ ер нь үндэ бол авраад байна. Үнэхээр авраад байна тий. Хүний сайн муугасаа олон. Гэхдээ муу хүн та нарын санснаас хамаагүй олон шүү гэж байгаа юм. Харин тийм байна тий. Элдв муухай зураг бичлэгээс гадна тэр зохисгүй бүр аимшигтэй зүйл бичиж тараадаг хүн ямар олон гэж сана. Та нар азтай үнэхээр энийг мэдэхгүй дээ гэж байгаа юм. Түүний хэлдэг яг үнэ. Байнга сонсогддог юм цахим халдлага, энэ тентхийн аллах, хүчирхийллийн баримтцэлтээс энэ Роб шиг, энэ Мария гэдэг энэ бүсгүй шиг хүмүүс л яг бидний хамгаалж байгаа. Дараагийн удаа хэрэг та тэ Facebook хуудасныхаа одоо энэ фидийг шалгахдаа мэдээллийн сайтуудын хажууд хажуу хавьд нь юм уу доогуур нуурсах заруудыг харахтаа эсвэл YouTube-д хэрэн үл мэддэг нэг байршуулсан бичлэгийг сэтгэл төвшлгүй үзэхтэй тэдэн шиг дэлхийн хаач юм хинч үл анзаарах энэ хуучин муу барилгуудын тэр нэг муухай офс дунд тэ тэнд одоо сууга 100,000 хүнд бид талархах илэрхийлэх хэрэгтэй байна. Тийм байна. Нэрэн тодроогүй баатрууд гэдэг шиг тэр мохорлож идэм байх тий. Тэгээд хараал ицсэн Facebook гэдэг байхгүй. Үнэхээр Авирооц. Тий. Одоо энэ хэд нэг өдөр зүгээр ажил хайдаг ч юм уу нэг акц хийхэд л Facebook бол барьц алдах юм байна. YouTube ерөн сошиалууд барьц алдах юм шүү дээ тий. Хичнээн одоо AI зохицуулж ажилласан тэр чинь янз бүрийн аргаар бас нэг ингэж аргална шүү дээ тий. Гэтэ ямар азар бас хиймэл оюухан гарч чаа эдгээр ажлыг нэлээд хөнгөвчлж байгаа хөө. Яа. За хоёул хамтран ажиллаж танилцуулаад үргэлжлүүлье. За маань нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар энэ ногоон ирээдүйн төлөө зохистой хэрэглээ хариуцлагатай аялын хэм маягийг дэмжигч Авандра компани бэлтгэж байгаа. За энэ гой бүтээгдэхүүн сурчлага. Яг тэгэхээр одоо яг аял жуулчил яг эхэлчлээ бүр. Одоо баг дундаач орох чинь юм. Бид явж байна тий. Тэгэхээр аялахад та бүхэн ингэ төсөөлөд үзээрэй. За найз нөхдөөрөө гэр бүлэрээ тий хамт олноор ингэ аялье гэж бод. Хөдөө сайхан бүр ингэ нэг 7 хоног 10 хоног байл та. Гэтэл тэнд нэг юм л хэцүү байдаг. Бүх юм гоё ингэ гадагшаа харахад тий. Гэхдээ бид нар чинь нөгөө хүссэн хүсээгүй юм нэг юм хотын амьдралд ингээд асчлаа шүү дээ. Нэг уцгүй бол хэцүү. Уул нь уцаа унтраачулах сайхан л да. Гэхдээ бас уцаараа гоё зураг амаар байна, гоё бичлэг хиймээр байна. Тэ? Тэгэхээр бидэнд юу хэрэгтэй гэхээр нэг тог хэрэгтэй байна шүү дээ. Цахилгаан хэрэгтэй. Нэг хөсвөр. Тий, нэг тий цахилгааны хөсвөрлөл хэрэгтэй. Тэгэхээр Eco Flow гэдэг энэ брэнд байгаа байхгүй. Энэ болохоор одоо та бүхэнд дүрсэлж хэлэх юм бол за нэг будаа агшаагч нэг хэмжээтэй ингээд юм байгаа. Тэгээд тэр нь өөрөө ингээд нарны панелтэй. Та зүгээр аялахдаа гадаа тавьчихна нөгөө нарны панель. Тэгэхэд одоогийн нөгөө сэргээгт ирчим хүчин үнэхээр супер хөгжиж технологийн хөгжлийн шатнд явж байгаа. Тэгэхээр тэрийг хэдхэн цаг ингээд нөгөө нарны панель нөгөө цэнэглэлээ та бүр тэрэндээ хүссэн тэр одоо энэ уц муц зүгээр Mickey Mouse хажууд нь та тэрэн дээр гоё халуун хоол хийн үү эсвэл бүр телевизээр асаагаад үзсэн ч болно тий. Одоо энэ юу вэ? Юу вэ? Нэг Elon Musk Starlink хөрөмж сая инхээдэг инглээ штэ. Сая ээжигээ нэг имжлэх гээд Аршаанд 14 хоног явцсан ба. Тэгээ маа байгуулга нөгөө Starlink-ийг аваад авцсан. Тэгээд нөгөө энэ EcoFlow-ийг яг энийг аваад авцсан. Тэнд зүгээр хараа. Интернеттэй. Тий. Тэгээд нөгөө цахилгаантай. Тэгээд маш тухтай ой модон дунд байна нэ. Яа. Жинхэнэ хамгийн насаг мэдрэмж. Тансаг тий. 14 хоног явж штэ. Супер. Өдөр бол ингээл юу байна гэл ингээл видео кол хийгээл. Тэгэхээр энэ EcoFlow үнэхээр гоё шүү. Хөнгөн авсаархан хүчрхэг. Аялагчтай зориулсан. Манай салбарын хөгжилд энэ айл бүр үнэхээр бодиттой хувь нэмэр оруулж байгаа. Тэгэхээр сүүлийн үед одоо манай компани дээр хэд вэ штэ 10 захиалганы 3-аас 4 заяа гадаадаас ирж байгаа захиалганы 3-аас 4-нд нөгөө лактоз, глютений харшилтай хүмүүсийн захиалгаар байдаг байхгүй. Тэр хүмүүс чинь яг үндэ Монголд идэх юм баг байхгүй. Тэг баахан жимс ногоонууд л тэгсэн хэрнээ байгальд аглагтай гой баймаар байна гэдэг. Яг тэгвэл манай тэр нь илүү сонирхолтой юм чинь. Тэд нар ч хөргөж хэрэгтэй болно. Тийм хөргөж хэрэгтэй болно. Нөгөө жимс ногоонуудын гой байлах хэрэгтэй болно. За тэгээд үнэхээр л бүр долларын тэр бүмтэн биш бол хичнээн аялж явах үедээ ч гэсэн хүн нэг мэйлээ шалгах хариу өгөх хэрэг дандаа гарч идэг. Тэнгүү тэр нь яалтчгүй л энэ Starlink зургийн аппарата
Тэгээ өнөөдөр бид нар Facebook-ийг яриа сууж байна. Ялчгүй нөгөө энэ гоё юу мэдрээд байгаагаас гайхуулмаар байна. Тий, яг үнэтэй. Энэ бүтээгдэхүүний хөгжилд энэ айлбар үнэхээр бүр тусгай одоо хувь нэмэр оруулж байгаа. Тэгэхээр баярлалаа энэ айлд. Тэгэхээр та бүхэн тий Avandra гэдэг энэ outdoor store гэдэг байгаа. Хаана очих вэ гэхээр за Michelle Expo maaхан бүгдээр мэднэ. Тэнд Little Venice гэдэг энэ shopping mall одоо байгаа. Одоо аз хур номын дэлгүүр өнгөрөөд хөшөөний хажуур шатны 2 давхарт нь байгаа ш. За ямарсан Michelle Expo дээр Avandra байгаа. Нөгөөх нь болохоор Хүннүү 2222 тий. Энэний одоо замын арталт нь Avandra Concept Store гэдэг байгаа. За эсвэл та бүхэн бүр уцтаад ер нь бүр сайхан лавлахгүй дөө. 96 93 33 55. 96 96 33 55. За ингээд Avandra-гийн хамт олондоо үнэхээр баярлалаа. Баярлалаа. За Facebook-ийн ард бас нэг аимшигтэй юм байна. Би Facebook-ийн ард халуурчдын тухай ярих гэж. За. Интернет гэдэг өдгөө бүх төрлийн бараа бүтээгдэхүүний хамгийн том худалдааны төв болсон. Тэглээ. Хамгийн том платформ. Тий. Гэхдээ энэний хажуугаар хулгайн замаар зах зээл нэвтэрсэн тэр ховор бараа, элдв хууль бус үйлчлэгээ ч гэсэн энд цэцэглэх нь ойлгомжтой. Тийм үү? Мэдээж хэрэг. Тэгж जैन тий. Тэр дунд нь юу байгаа гэхээр мөхлийн ирмэгт тулчаад байгаа. Улаан намд ороод одоо бүр 100 хүрэх гүйлцсэн байгаа. Жишээ нь яст мэлхий ч юм уу нэн ховор. Нэг ховор тооцогдох хэрсний соёоноос ахуулаад зэрлэг ан амьтд тэдгээрийн эд эрхтнийг цахим сүлжээгээр худалдах нь үүнийг дагаад нэмэгдээд. Нэр тийм шүү дээ. Энэ ховорцсон ан амьтдын худалдаа бол бүр дэлхийг хэрсэн. Хууль бус 8-ны хууль бус 8 гэж байдаг дээ. Тэрний одоо хамгийн том нь гэж үзэх юм бол томоор 5 дахь салбар нь энэ амьтдын энэ худалдаа. Ашиг орлогоороо мансуурах бодисны сүлжээний яг дараа ордог. Ийм том бизнес байгаа. Мангар том эдийн засаг шүү дээ. Амар бүр. Тий. Хулгай мод бэлтгэл, загас агнуурыг хэрэг оролцуулахгүй тоо шүү. Энэ салбарын жилдээ 10 тэрбум доллар болдог. Эргэлдүүлдэг. Тэгээд энэ гол нь Facebook дээр иргэд дээ тий. Ихэнх нь Facebook. Уу ер нь зүгээр Facebook ч байгаа. Эсвэл нөгөө янз бүрийн бус сошиалууд юм тий. Amazon дээр ч байгаа. eBay. Яаж байрлалт мэдгүй нэг одоо тэрийг ярих юм. Ер нь энэ сошиалын талаар ярьж. Тийм байна. Дэлхийн байгаль хамгаалах сангийн хамгийн сүүлийн судалгаар 1970 оноос хойш зэрлэг ан амьтдын тоо энэ ан агнураас болж 52%-аар буурсан байна. Юу вэ? Хална гэсэн үг шүү дээ. Бид нар 50 жилийн дотор нийт ингээд амьтдынхаа талыг зөвөрл алаа ицсэн. Талыг шүү дээ. Тэ экосистем бүрийн чинь бүр ноцтой охирлоо. Тий. Гэхдээ энэ талыг нь алахдаа энэ талаас илүү нь 90 оноос хойш эрс орогдсон. Зарим сошиалууд итгэвчсэн үе. Тий. Тийм байна. Тэгэхээр харин тий энэ нөгөө далд худалдаа. Тийм байна тий. Зарим төрөл, зарим зүйлийн амьтан байгаль орчны бохирдол, уур амьсгалын өөрсдөөс болж ховорцсон юм уу? Эсвэл устж үгүй болох эрсдэлд орсон гэж боддог ч гэсэн ер нь бол ихэнх нь тэр хууль бус агнураас болж улаан намд багтаад. За тэгэхээр ийм замаар гашуун хувьд тавилан туулж байгаа хоёр амьтан байна. Үгүй ер нь олон амьтан байгаа. Зүгээр онцолж байгаа нь нэгэн заан нөгөөт нь хэрс. За 98-аас 2011 оны хооронд зааны соёоны хэрэгцээ 300% өсөж байгаа. 10 хэдхэн жилийн дотор хэрэгцээ 300%. Тэгэхээр 1 паунд буюу хагас килограмм нь 1000 Америк доллар үнэтэй. Хагас килограмм 1000 Америк доллар зааны соёо. Харин хэрсний нөгөө энэ хамар дээр нь байгаа юм байгаа шүү дээ. Соёо одоо юу гэдэг чинь энийг ивэр шиг юм байна. Ивэр ч юм уу тий. Хагас килограмм нь 30,000 Америк доллар. Биш тийм үтэй юм уу? Энэ бизнес хэрэг цаашдаа ингээд одоогийнхоор үргэлжлээд байх юм бол хэрс гэж амтан энэ жил ч юм уу эргэжлэхэд ер нь дуусах шинжтэй. Хэрэг энэ байдлаар үргэлжлэл. Маш хэцүү. Бид нар зүгээр зоо паркт л хийдийг харах. Тэгээ зоо парк нь угаасаа тийм удаан тисэх орчимшилтэй тий. Тий. Гол нь төсөөрч шүү дээ. Тий. Гэхдээ одоо энэ хэрс зааны хамгийн олноор нь хөнөөгчд хаана гэдэг гэхээр гэртээ юм уу аль нэг албан тусалгаанд суугаад амьтны амь таслах нь хамгийн аимшигтай сэртгийлгэн баримт нь. Тийм байна тий. Тэгэхээр байгаль дээр очиж алаад байгаа юм шиг зүгээр офис дээр суучаад алаад байгаа юм. Тийм байна. Алж байгаа нөхдүүд ингээд зарч чадахгүй байвал тэр чинь хомигдчихэж шүү дээ. Тийм шүү дээ. Гэтэл тэр боломжийг олгоо туслаад байна шүү дээ тий. Яг үнэ. Тэгээ би нэг найзуудтай хэлдэг байхгүй. Элдв гой ганган булган шүү бид нар бити өмсөж. Тэнгүүд тэр болгыг яг яаж үржүүлж байгаа бид нар мэдэхгүй шүү дээ. Зүгээр нэхий өмсчлээ. Бид нар яг л хоньныхон
өөртөө үржүүлж чаддаг учраас тэрнийхээ үр шимийг бид нар авсан зөв. Тэр элдв гоё ингээд гангам харагддаг чинь өөрөө маш гангам харагддаг болсон ирвэн шүү дээ. Тэгэхээр яаж хамгаалах вэ гэхээр тэрийг хэрэглэхэл болж байгаа. Хэрэглэхэл болчихж тий. За ингээд тэр одоо нэг офисын алуурч гэж нэрлэж л да. Тэднийг гадаас нь хараад амтнд тамлан зовоогч эсвэл хулгай анчд гэж таамаглах аргагүй. Тий. Гачин сайхан цагаан захтал бүтээс болж байгаа шүү тий. Зэрлэг амьтдын хууль бус 8-ны сүлжээг шалган мөрддөг трафик гэд олон улсын байгууллага юм байт юм байна. Эдний олж тогтоосноор энэ нөгөө тэдний олонх нь Facebook хуудасаар наймаа гэдэг юм байна. Live auctioneers гэд Cig.com гэд энэ цахим хуудсанд гэхэд л Facebook-оор яг дамжин холбогдсон гэмгүү худалдаачид, гэмгүү гэдэг нь Кавичкин ч гэмтэй. Жилд 13 сая Америк долларын үн хүрэх зааны соёо ямарчсан жил болгон борлуулд юм байна. Зарим нь ховорцсон ан амьтны эд эрхтнийг эртний идэл болгон одоо тийм худалдаачдын занган дунсан ердийн ашиг хайгчд байдаг ч гэсэн цахим захаар үйлчлүүлэгчдийн олонх нь энэ зэрлэг амьтны 8-аар хөлдсөн энэ салбарын пирамидын орой цугчд байд юм байна л да. Тэднийг барих болохоор яг барихэр маш хэцүү байдаг гэн. Гэхдээ энэ сүүлийн жилүүдэд нэг ажиллагаа амжилттай болсон юм байна ашгүй. Гэтэ энэ 12 жил юм шиг 2012 онд зэрлэг амьтдыг хамгаалах олон улсын сан гэд байгуулга. Эдгээр олон улсын мөрдөгчдтэй хамтарсан байна. Тэгсэн барын арснаас ахуулаад амьд шувуу хүртэл худалддаг 150-аад хүнийг ямарсан баривчилсан юм байна. Гэтэ офис оснор тий. Зэрлэг амьтдыг хамгаалах олон улсын сан eBay, Google Shopping ч юм уу, Amazon ч юм уу тий. Эдгээр сайтыг мөн шалгаад зэрлэг амьтдын хууль бус 8 захим сүлжээнд хэр газар авсныг тандсан анхны томоохон судалгааг яг 13 жилийн хийсэн байна. Эдгээр сайт руу энэ зэрлэг амьтдын 8-ачд яаж хийж нэвтэрчд юм байна. Хэдийгээр амьтны эд эрхтэн эсвэл амьд амтан худалдахыг хориглодог ч гэсэн одоо жишээ нь Google, Amazon зэрэг энэ компани зааны соёог одоо нөгөө офис суужаа тэр алуурчд зааны соёог чинь үхрийн яс амьд төдийг чинь маш ховор төрлийн авраг улаан чинжүү гэдэг юм. Ингэж нэрлээд худалддаг юм байна. Кодлж тийм байна. Энийг нөгөөдүүлэн кодыг ойлгох юм байна. Ингээд нэр зүсгүй энэ цайрчсан 8-ын дайралтыг зохицуулж хүчрэхээ байгаад тэгэд эдгээр зэрлэг амьтыг хамгаалах олон улсын сан шиг байгууллагад хандсан. Одоо ингээд эдгээр үйл ажиллагаа явуулдаг болсон юм байна. Тэгэхээр олон улсын байгууллага хууль хяналтайганд хандаач энэ хууль бус 8-д тэмцэж чадахгүй байгаа ус бол хятад улс. Ер нь энэ хятадын ангаах уламжт нэг ухаан гэж нэг гай байна. Тий. Бүх ургамлын хямлаа уулын бүх ургамлыг байхгүй болголоо. Тий. Одоо хаасаагүй байдгүйсэн илжиг хүртэл байх байлаа. Илжиг бас барь идсэн үү нөгөөдөл. Тий, өөртөөхөө бол идсэн шүү дээ. Яадаг гэхээр нөгөө арьс нь ингээд нөгөө желатин маягийн болгоод тэгээд өөрсдийг нь залуужуулдаг гэд. Одоо дундад өөртөөхөө дуусгаж байгаа. Тэнгүүт одоо нөгөө дундад Аз шүү дээ. Одоо Киргиз, Тажикстан ч юм уу тентхийн илжүүдийг одоо хулгайлаад хил давалдаг болсон. Тийм байна. Ахиухан үн амлангууд нөгөө хэд нь ядуу болохоор чаас тэгэл агнаалаа явчих. Тэгэхээр дундад Азийн хот хэцүүч. Эдгээр одоо Африк руу явж. Яана. Тий. Энэ улс зэрлэг болоод ховорцсон амьтдын хууль бус 8-ны хамгийн том худалдааны цэг нэг угаасаа. Дэлхийн захим худалдааны хамгийн том компани болоод удааг одоо энэ Alibaba гэхэд л зааны шин соёо, барын шингэрүүсийн яс гэдэг ийм шошготой бүтээгдэхүүнийг улаан цайм худалдаалж байгаа. Бүр нэрийг хэлж байгаад тий. Одоо энэ Facebook, Alibaba-д эдгээр цуглаад хар тамхины 8-ачтай дөрөө харшуулах. Одоо ховорцсон амьтны худалдаачдад соёо, барын савар зэрэг нэгэнт нэг амьд тавьцах хөөрхий. Ховор амьтдын эд эрхтнээс гадна мөхлийн ирмэгт тулцсан. Тэр нэг ховор хевлэр явагчад маш үнэтэй. Бараа. Нөгөө могоо юу тийм нөгөө ясны мэлхий юмнууд. Учир нь нөгөө чинэлэг хүмүүсийн дунд гөрвөл жижиг матарт хичээх нь сүүлийн үед мод болсон. Гэрийн хичээл пакт болгож баян хятадууд. Тэ. Гаж хогнооч тэр. Тижээр амьтны зах зээлд хамгийн үнэтэй тооцогддог амьтны нэг болохоор зүүн өмнөд Азийн нэг чихгүй гөрвөл байгаа. Индонез, Малайз, Бруней дэлбэг энэ гөрвлийг барих, тижээвэр болгох, зарах, худалдаж авах, хил давуулах зэрэг нь эдгээр улсын хууль журмаар бол хориотой. Гэхдээ энэ зэрлэг амьтны 8-аас чихгүй гөрвлийг хамгаалахад хангалттай байна. Дэлхийн байгаль хамгаалсан сангийн тооцоогоор сүүлийн 5 жилийн хугацаанд чихгүй тэр 1000-аад гөрвлийг захин сүлжээгээр худалдсан.
амьд амтан худалдах нь эрсдэл чирэгдэл ихтэй ч гэсэн хэрэг гүйцэтгэж чадах юм бол бүр их хэмжээний мөнгө олж болох ажил болохоор энэ аргагүй мэдээж. Тэгэхээр хулгайчт нь буруутай гэж үзэх нь буруугаас хэрэглэгчт нь буруутай байхгүй. Тийм байна. Яг үндэ тий. Бурууд нь бид нар л болчиход байгаа байхгүй. Бид нар элдв тийм юмд шунж тийм гаж хүслээ хангадаг байсан бол эдгээр байж л байгаа байхгүй. Тий. Эрэлтэн байгаа цагт тий. Тэгэхээр эрэлтэн байгаа цагт хулгайчд гарч ирдэг л байхгүй. Яг үндэ. Тэгэхээр зэрлэг амьтдыг хамгаалах олон улсын сангийн нэгэн мэргэжлийн эсээр энэ хэр ховор, хэр содон өнгө зүстэйгээ шалтгаалж гөрвөл болохоор цахим энэ зах дээр $500-аас $500. Гэтэ бүр нэг үнэхээр гоё ховор содон тэг гоё өнгөт бол $60,000 хүрдэг гэж байна. Нэг гөрвөл барил $60,000. Гол зах зээлийн хятад одоо хятад эдийн засаг ингээд томорхон хэрээр дундаж давхарга ингээд өргөсгийн хэрээр энэ амьтад бүр ингээд дуусган тодорхойлж байгаа юм шүү дээ. Яг бол худалдаа авагчт нь илүү олон болоо жил болгоо. Нөө баяжгцсан тэнэг болдог нэг илэрлээ байхгүй. Тий, нөгөө илүү тусгай хэрэгцээ нэмэгдээл тий. Тэнгүүч нь бүр ингээд могой ингээд эсвэл жижигхэн матар €100,000 хүрдэг гэж байна шүү дээ. Яа юм. Ядчаад ямар мөнгөтэй юм бэ? Харин энэ дэлхийн толгой баячуудын зарим нь бүр хамгийн ховор амьтдыг барих гэж бүр цуглуулах гэж бүр донтоо болсон. Одоо нэгэн тэгэхээр за яг матар могой яст мэлхий ч юм уу гэртээ цуглуулдаг гэжээд баяжчаад шүү дээ. Тэнгүүд өө танах ямар гоё ингээд гайхуулж байна. Чи маад орж ямар гоё ингээд. Тэнгүүд би чамайг улам гайхуулах хэрэгцээ надад өсчихдөг байхгүй. Манай хуршид байхгүй бүр сони юм чинь л байлгамаар байна тий. Тэг тусмаа яг тэд нар чинь ховор штэ. Тэнгүүд за цаамаа чи надад нэг олоод мань чамд $200,000 өгье гэд. Ингээд одоо тий чи тэнд яаж олоод ирж байгаа байхгүй. Цаана нөгөө амтнчлал өгч байгаа штэ. Бүр уцаж үгүй болж тий. Энэ одоо мянган гүрвлийн чухам хідэн өдөд тэдгээр чинэл хүний алтан тооронд хороод байгааг бид нар бол хинч мэддэг. Ингээд ховорцсон ан амьтад тэдний эд эрхтнийг цахим сүлжээгээр байн худалдаг болон худалдаж авдаг ер нь 7,000 гаруй хүн бэ гэж байд юм байна. Энэ зэрлэг амьтдыг хамгаалах олон улсын сан тэгж үзсэн юм байна. Байн худалдаг, мөн худалдаж авдаг 7,000. Тэгэхээр хэдүүлээ төсөөлөл л да. Одоо Африкийн цагаан хэрс байгаа. Цагаан хэрс. Сая энэ 5-6 жилийн өмнө гуруулах нь үлдсэн байсан. Гуруулах нь. 4-5 экстинкт гэсэн үг шүү дээ 3 гэдэг чинь. Нэг аав 2 охин баггүй. Тийм байна. Аав нь сая 5-6 жилийн өмнө өгчлээ шүү дээ. Ингээд одоо 2 охин л байгаа. Одоо нөгөө наад чи яаж хийлдэг юм бэ? Боломжгүй. Ингээд энэ цагаан эрс болохоор яасан гэхээр хуурай газрын хамгийн том амьт юу вэ? Африкийн зан. Хоёрт нь энэ цагаан эрс байсан. Нөгөө эрснээсээ биеэр том юм байна тий. Ингээд одоо 2 хүлцсэн. Одоо эн чинь нөгөө түүл 7,000 хүн за цагаан эрс одоо байхгүйчлаа. Тэгвэл одоо нөгөө Ява арлын хэрс. Тэгээ Суматрын хэрс рүү одоо Индикийн хэрс рүү орлоо гэж бод. 7,000 хүн бол панкл тусгач штэ. Тийм байна тий. Яг тэгвэл эдгээр чинь бүгдээрээ 1000-аас дотгош байгаа. Зарим нь 100 хүрэхгүй байгаа шүү дээ. Тэ? Энэ адил бүр ингээ ихсэх юм байна зандаа. Яг тэгэхээр энэ нөгөө хятадууд чинь хоорондоо нөгөө гэрлэх нь багасаад байгаа гэдэг бас залуучууд. Тэгээд хүүхдтэй байх статистик улам бууж байгаа. Тэгээд энэ янз бүрийн содон амьтдыг тэжээх хэрэгцээ бол илүү нөгөө хүүхдгүй гэр бүлүүдэд илүү их байдаг. Тэгээ энэ хэрэгцээ бүр улам одоо томруулах нь энэ зах зээл томруулах нь тодорхой болсон. Тэгэхээр энэ хулгайчууд чинь жилд 4 сая Америк доллараар нөгөө бараа бүтээгдэхүүнээс сурчилсан нөгөө 70 дутагтай зар зурагт зарлалыг цахим сүлжээнд байрлуулдаг. Одоо Facebook дээр байрлуулдаг. 4 сая доллар тэгэхээр үүний төлөө спонсорд гэдэг бид нөгөө спонсорд гэдэг шүү дээ. Тим юмд явдаг юм шүү дээ. Энэ 4 саяын 73% нь зааны соёо авах ч юм уу зарах тухай тийм сурчлага байдаг. Энэ төрлийн анхны томоохон судалгаа хийсэн үед одоо энэ нөгөө сая сангийнхан болохоор гар хумхин суухыг хүсэхгүй байгаа. Энэ байгууллага 2016 оны 3 дугаар сард Alibaba групптэй хамтран тийм хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Энэ цахим орон зайд зэрлэг болоод ховорцсон амьтныг хамгаалах анхны тэр томоохон дэвшил болж. Энэ овоо сайжраад явж. Тэгэхээр бүх юм бас нэг харах бас биш байгаа юм тий. Ганц нэг алхам дэше явж л байгаа юм байна. За хоёлаа хамтран ажиллаад танилцуулаа үргэлжлүүлнэ. За та бүхэнд нэг гоё зарим хүн мэдэхгүй ч магадгүй. Та бүхэн join me цэг имэн гэдээ ороорой. Тэгэхээр энд юу гэдэг гэхээр хэдэн зуун гоё аялал байдیں۔ Нэр за цаашаа аялах вэ гэж боддог доо. Дотооддоо аялах уу, гадааддаа аялах уу? Ялангуяа өдөд бол дотоод аялуулаас их гоё байдаг те. Тэгэхээр хөвсгөл явах уу, Алтай Тамбогд явах уу, эсвэл одоо тахи үзэх үү гэдэг ч юм янз бүрийн аялал гэж болно шүү дээ.
Эсвэл нэр гадаач ямар шүү дээ. Одоо хятад бол хичнээн сайхан үзэх юмтай байлээ. Эсвэл бүр урагшлаа тэг зүүн Даз явъя. Эсвэл бүр баруун жишээ зүүн жишээ хаашаа ч хамаагүй. Тэгэхээр join me дээр ийм янз бүрийн аялал байгаа. Тэгээд бүр яг үнэтэйг байгаа. Хэдэн өдөр ингээд. Одоо чинь яг оронгууд таалтай том богдын гайхамшигтай аялал руу явж болно шүү дээ. Энэ болохоор 8 өдөр. Тэгэхээр нийт 8 өдрийн туршдаа сая 400 мянга төгрөг үрхээ. Одоо үрнэ гэдэг нь сая 400 гайгүй байгаа байхгүй. Join me-гийн хамгийн сайхан зүйл нь 4-5 тийм нөгөө зээлийн үйлчлэг байгаа. Тэгэхээр та сая 400 мянга төгрөг та яг одоо хармаалт чинь байхгүй ч гэсэн тэр зээлийг авчих юм бол та зээлээ төлөхдөө яах вэ гэхээр сард ердөө 60,370 төгрөг төлгөө. Жишээ шүү. Алтай там богдын гайхамшигтай аялал руу сард 60,000 төгрөг төлнө. Нэг гарч нэг тэ хитгэн бие авдаг юм байгаа хэвээр. Гэх мэтэр ингээ бүгдэнд нь лизингээр сард хитийг төлгөө. Бас хаашаа явах ингээд маш тодорхой байгаа. Тийм тэгээд ер нь манай зээлийн үйлчлэгээ чинь нөгөө хүмүүст аялал боломжийг хүн болгонд олгоод байгаагаараа одоо бид энэ үйлчлэгээр нэлээд бахархдаг гэх юм. Яг тэгвэл манай найзууд одоо зарим нь ингээ ярьж байдаг, заримдаа болцохоор хэдүүлээ яг тийшээ явна гэд ярьсны тэдэн жилийн ойг сууждаг байхгүй тий. Тэгээд ер нь бол хүн аль болох залуу байгаа дээрээ за зарим нь бол ээж аваагаа амьд сэрүүн сайхан өвчин зовлонгүй хоёр хөл дээр явдаг энэ цаг мөчийг дараа жил олдохын гэж ер нь бол найдалтгүй билээ шүү дээ энэ ороо чинь тий. Одоо цаг хугацаад ер нь бол бид нартай дандаа өрсөлдөө сууж байгаа. Тэгэхээр дараа жил гэж хойшлуулгүйгээр энэ аялах боломжийг олгодгоороо манай платформын нөгөө гол гавьяа энд байдаг. Тий. Тэгээ сүүлийн үед яг манай Join me дээр ирж байгаа захиалганууд энэ хятадын экспонуудад оролцох хэрэг заас ирэх болчих чинь. Энэ хятадууд бол ер нь энэ том экспо одоо нөгөө venue буюу нөгөө газрууд экспо центрүүдийг бүрээс тултал нь хөгжүүлж байна. Тэр нэмээд энэ нөгөө бизнес аялагчид одоо тийм тусан парк нь байна, гой бүх одоо хүний хийж болох далайн эерэг одоо илсэн зүйл бүх юмд байдаг дээр нэмээд бизнес аялагчтай гэж. Тийм болохоор манай экспо гэдэг цэс рүү ороод та нар энэ хятадын бүх төрлийн барилгын, эмнэлгийн одоо ус ундаад үйлдвэрлэгчид, үйлдвэрлэлт хоног төхөөрөмж одоо юу гэдэг нь IT салбарынх энэ төр гээд бүх үйлдвэрүүдийн экспонуудыг ингээд дэлгэрэнгүй мэдээллийн тавьчихсан байгаа. Тэгэхээр энэ хуудасуудаар ороод байгууллага болон хувь хүний захиалгаар нөгөө энэ экспо турыг хийх боломжтой байгаа шүү. Гоё юм шүү дээ. Тий. Экспо хийх чухал да. Тэр чинь нөгөө би ямар нэг ингээд бизнес хийх чавал шууд үйлдвэртэй нь харьцна гэдэг чинь тий. Хин нэгэн дунд нь нөгөө зуршлагч байхгүй. Тийм юм байгаа шүү. Ороод үзэр. За баярлалаа. За маа нөгөө энэ юу одоо нэвтрүүлгүүд маань Facebook-ийн одоо тий хараал ицсэн Facebook-ийн өнөөдрийн сэдв тэр шүү дээ. Нөгөө ийм нууц групп байдаг. Манай алтан гişүүд гэдэг. Тэрэн дээр ингээд лайв явдаг. Тэгээ нөгөө цоом өтер ярьж хаад манай нөгөө алтан гişүүд маань ингээд гой юм бичэн штэ шууд. Тэгсэн манай нөгөө алтан гişөө гэдэг нэ. Хэрв сая ерөнхий сайдын тэр нөгөө бэр тэгж бас тий тансаглааг байсан бол зүгээр сайхан Монгол брэндийнхэн тий цүнх хийх ч юм уу гоё хувцсыг авсан бол ерөнхий сайдаас унахгүй ч байх байсан билэг нэ. Амар хоржоонтай баз. Харин тий хүн баяжих тусмаа даруухан байх хэрэгтэй байхгүй. Эсвэл бусдад тий гоё ингээд тусалдаг тэр их мөнгөөр ер нь яах гээд. Ер нь $10,000 цүнхээр балдуу шейх гэдэг. Ер нь яах юу шийдэх юм тэр $100 цүнх ч амар гоё шүү дээ. Бүх юм л илүүдээ гараад ивэл тэр $9,000 нэг гоё сайн үлдхий л дээ. Тэр нэг хүүхэд оюутанд тусалдаг ч юм уу тий. Энэ Америкийн тэр бомтнууд ингээд хөрөнгөжих тусмаа тухайн өөрийнхөө улсын номын сангуудыг, их сургуулиудыг, эрдэм шинжилгээний байгууллагуудыг хэдэн төгрөгөөр санхүүжүүлснээрээ уралдаж өөрсдийнхөө одоо над гоё амьд суургыг үсгдэг тий. Манайхан болохоор яг эсрэгээрээ зүгээр нэг юм хинт чирэггүй шаал юм хүний хараал ицсэн муухай хэрэглээнд л ингээд зарцуулдаг нь одоо бидний сэтгэлгээ үнэхээр тийм л одоо төвшөнд байгаа юм билгүй дээ. Харин тий. За тэгээд за ингээд Facebook байна уу, YouTube байна уу ингээд элдв юм үнэхээр бид нар нөгөө энэнгүүгээр байхаа нөгөө байж чадхаа болчлаа л дээ хөрх. Тэглээ. Гэтэ уул нь заримдаа жоохон завсарчвал гоё л эд тий. Гэтэ хэцүү гаддаг. Гэтэл одоо гоё юмэр. За ашгүй. Америкийн нэгдсэн улсын нийслэл Вашингтон хотоос баруун тишээ Алиганы нуруу гэдэг. Тэр нурууг чиглэн явах хэн бүхэн гар утасны сүлжээ радио холбоогүй хэсэг газрыг заавал дайр өнгөрт. Энэ гэхдээ их том газар нутгийн хамаар 34,000 км2 талбайг эзэлдэг.
газрын зураг дээр тэр тэгш дөрвөлжин харагдах энэ бүс нутаг баруун Виржиниа мужийн уулархаг тэр ой мотой хэсэгт байдаг. Энэ газарт дэлхийн хамгийн том нүүлгэж болох, бүтэн эргүүлж болох газар дээр байрлуулсан төмөр биет буюу Роберт Берд Грини сансрын дуран аваа байд. Маш том. 1.5 га талбай эзлэн орших энэ дуран аваа эрх чөлөөний хөшөөнөөс ч хамаагүй өндөр. Оршин байгаа газрын нэрээр сүүлийн үед Green Bank-ны радио дуран аваа гэдэг болсон. Green Bank Telescope гэдэг хаягаар GBT гэдэг. Одоо цаашдаа GBT гэдээ явжээ. За энэ төхөөрөмжийг ажилуулахад цахилгааны тийм хараат бус байдал нам гүм орчин хэрэгтэй байгаа. 58 онд байгуулагдсан. Энэ чимээгүй бүс нь GPT-г тэ одоо энэ нөгөө дуран авийг хамгаалаад зогсохгүй Америкийн үндэсний аюулгүй албаны яадаг гэхээр чагнах төвийн үүргийг гүйцэтгэдэг энэ. Тэгэхээр маш мэдрэмтгий. Хамгийн бага үйлслийг тэр богино долгионы радио холбоог мэдэрдэг энэ дуран аваа нь 1 ваттыг тэр бүм хуваасны нэгийг хүртэл хүлээж авч чадна. Тэгэхээр өөрөөр бол будрах цасны газар дээр унах хүчийг хүртэл тэмдэглэж авч чадна. Ямар бүр нэг мэдрэмт. Ийм аврах том төхөөрөмж. Од иргэсийн орчил хөдөлгөөнийг хүртэл ажиглах үүрэгтэй маш мэдрэг дуран аваа. Энэ дуран аваар амар олон гой нээлт хийсэн байдаг шүү дээ. Тэгэхээр энэ нүсэр төхөөрөмжийг хүний гараар бүтсэн бусад соронзон болон цахилгаан хэрэгслээс байн хамгаалж авах учиртай байна. Тэгээд мацаг өрүүлчихдээ юм. Үгүй бол системийн доголдох юм. Тийм байна тий. Тиймээс чимээгүй бүсийнхэн бусад Америкчуудаас ер нь зөвхөн Америкч хэлдэггүй ер нь орчин цагийн аль ч орны иргэдээс тис ондоо амьдралтай болсон энэ бүс нутгийн хүмүүс. Энд гар утас хэрэлдэг нэг ч хүн байхгүй. Бараг шаардлагагүй. Тэгээд одоо жишээ нь хүүхдийн өрөөг алсаас хянагч ч юм уу, шарах шүүгээ ч юм уу, хаалганы уцгүй хонх ч юм уу, сүүлийн үеийн техник технологи ямар ч дэвшлиг энэ бүс нутгаас олж харахгүй. Чимээгүй бүсийн нилээд хэсгийг эзлэн оршдог тэр баруун Виржиниагийн Покахонтс гэдэг тойрог. Энд хамгийн гоё нь 8000 гаруй хүн аж төрж амьдрал сууд. Ямар сони өөр гариг дээр байгаа юм шиг тий. Эндхийн цагдаагийн ажилтнууд нь жишээ нь радио долгион ч юм уу, цахилгаан хэлбэлцлийн альваа хаалгыг таслан зогсоох давхар үүрэг хүлээдэг. Заримдаа тэд нөгөө хэвийн хэмжээс давсан чанга дуутай тоос орогч байлаа гэж бодвол түүнийг хэрэглэхгүй байхыг иргэдээсээ шаардна. Тоос орогч бити хэрэглэдэг. Соронзон орны бохирдлгүй ус юм байна тий. Тэгэхгүй ер нь тий. Ямар гоё юм бэ тий. Цахилгаан хэрэгсэл ашиглахыг хоригдсан тусгай хууль тогтоомж энд ууланд байхгүй. Гэтэ үндэсний холбоо харилцааны хороноос айл өрхүүдэд нөгөө шаардлага хөргүүлээд бараг 99% нь иргэд тэр шаардлагыг биелүүлдэг хамгийн гоё. Харин онцгой тохиолдолд жишээ нь түргэн тусламжийн тэрэг доторх одоо тэр төхөөрөмжүүд ч юм уу те одоо энэ нөгөө дуран аваа доторх шарах шүүгийг ашиглах зөвшөөрт юм байна. Гэхдээ радио долгионыг нь гадагш ялгаруулахгүй тулд тэдгээр цахилгаан төхөөрөмжийг тусгай сав ч юм уу хаалга цонхыг нь цэсээр бүрсэн байдаг ч юм уу те ийм тусгай хамгаалалттай өрөөнд байлгаж тэрийг ажилуулдаг гинэ. Дэлхийн бараг бусад бүх хэсэгт хүн бүрийн амьдрал одоо цахилгаан эрчим хүчээс хамааралтай болчлоо шүү дээ. Бүгд л гар утас компьютероос салхаа байсан энэ үед энэ чимээгүй бүсийнхэн эдний энэ өвөрмөц байдал техник технологид хандах хандлагыг их өөрчилсөн байна. Энэ нутгийнхны зарим нь гэртээ интернетд холбогддог ч гэсэн утасгүй харилцаа ямар ч хэлбэрээр нэвтрээгүй учраас гэрээс гараад л тэр захим ертөнцөөсөө уус тусгаарлагдчихдаг. Яг бид нарыг жоохон байх үеийнхэн юм шүү дээ. Энэ нөгөө энэ бүсийн хүүхэд залуусыг тийм амьдралын идэвхтэй хөдөлгөөнтэй ойлгож гэр бүлийн хамгийн гол тэр харилцааг ч гэсэн уламж төлөвөөс нь өөрчлөө өгч нутгийнхаа ярьд юм байна. Тийм байна. Гаднаас эн чин зочид ирнэ. Ийм хэв маягт тэр гаднаас ирж зочид дорхноо тасдаг гинэ. Эхлээд жоохон гой санагдана. Тэ. ертөнцийн хязгаарт ирсэн мэт мэдрэмж төрдөг. Захим сүлжээнд холбогдоход угаасаа төвөгтэй үнэтэй бүр маш үнэтэй гэдэг юм байна. Гэтэ орж болно. Энэ болгоноос илүүтэй нутгийнхны тэр ахуй байдал шинээр иргэстийг уусгаж авч чаддаг гинэ. Нутгийнх нь өөрсдөө. Технологичсон дэлхийн ертөнцийн хамгийн нам гүм амгалан газар гэж болох энэ чимээгүй бүс 21-р зуунд энэ хിവэрээ үлдэхүү гэдэг нь энэ Грини дуран аваан ирээдүгээс шалтгаалах юм. Энэ дуран авааг ажилуулахад жилд дунджаар 15 сая Америк доллар зарцуулдаг. Тэгэхээр энэ санхүүжилтийн дийлэнхийг хариуцдаг нөгөө үндэсний шинжилгээ ухааны сан нь болохоор 2017 оноос жоохон төсвөө баг зэрэг таньж эхэлсэн. Гэхдээ энэ дуран авааг ажилуулдаг хүмүүс тэгэхээр ертөнцийн үүсэл гарал одоо болсон байж мэдхээр тэр хамгийн бага хэлбэлцлийн тохиог ирж хайхын хажуугаар
санхүүжилт бас хайх хэрэгтэй болоод байна. Гэтэ ер нь одоохонд бас гайгүй. Би 2017 оны нийтлэл байхгүй маа лавглмын. Гэтэ би нөгөө орхоос өмнө уурсан эднэрлэг гоё нээлт хийгээд явдал. Сая 2 жилийн өмнө хэд амар гоё нээлт хийсэн бэл. Бүр тусгай орчин үүсгэж хагаад тий. Ингээ мэдээлэл авч штэ. Эднэр ер нь хангалттай мөнгө олдох юм бол энэ нөгөө дуран авиагийн энэ чимээг бүсийн ажилчид Чил улсын нутагт мөн ийм төстэй дуран авиа барихаар төлөвлөж байгаа. Ягаад Чил гэхээр Чилд Атакама бол тийм цөл байгаа штэ. Энэ болохоор 400 жилд нэг удаа бороо ордог байхгүй. 400 жилд. Тэгсэн мөртлөө Андын нуруунд. Тэгэхээр одон орончдын диваач юм байхгүй. Тийм үү. Тэгэхээр тэр нэг чийг нь одоо орончд одоо тэр одоо орны судалгаанд одоо би чинь ангар гарыг сайхан дурж ийн гэж бодоход хизээш надад үүсээд болохгүй байхгүй. Хизээч. Тэгэхээр нөгөө 400 жилд нэг удаа бороо ордог тийм хуурай. Тэгсэн мөртлөө өндөрлөгтэй байгаа газар гэдэг чинь өөрөө тий. Гэрлийн болон дуу чимээний гээд нөгөө идэв нөгөө бохирдол байхгүй тий. За хэрвээ бид нэр санхүүжилт олохгүй бол дуран авиа хэвийн хэмжээнд ажиллахгүй бол дуранг ажилуулдаг 200 орчим хүнээс гадна энэ нөгөө Грин банкны ойролцоо амьдардаг гангийн үйлдвэрийн ажилчид аялал жуулчлалын цогцлбор буудлын газар ажилуулагч болоод бусад үйлчлэгээний салбарынхан ажилгүй болох юм. Сүүлийн үед энэ Грин банк болон Покахонтсны тойргоос залуус бүр ингээд шилжин суурьших нь их нэмэгдсэн энэ газар лөө. Нөгөө л 15 жилийн тэртех янзаараа байгаа маш хязгаарлагдмал хүрээнд ажилладаг нөгөө захим сүлжээнд үүнд хамгийн их нөлөөсөн. Залуус дэлхийн ертөнцтэй танилцахыг ячил ухаалаг утас барихыг хүсдэг болсон. Тэр бол үнэ. Харин тэднийг орлож шинээр нүүн эргэсэж ч гэсэн цөөнгүй байгаа. Цахилгаанд хит мэдрэг дүрвчэд гэгддэг тийм хүмүүсийн олонх нь хамгийн гол нь эрүүл мэндийн шалтгаанаар энэ чимээгүй бүсэд сууршаад. Тэгэхээр цахилгаанд хит мэдрэг тийм эмгэг үйд юм байна л да. Тэгэхээр энэ нөгөө хаасаагүй цахилгаан биш үү тий. Тэгэхээр энд нөгөө мэдрэгдээд нөгөө стресстэй ч ямар нэгэн биеинд нь таагүй зүйл гардаг бол энэ чимээгүй бүсэд угаасаа суурших нь дээр байгаа. Тийм байна. Дайн шоу гэдэг нэг оршин суугч байна. Түүний хэлснээр гар ус хэргэлдэг хүмүүсээр хүрээлүүлэх нь хүний эрүүл мэндэд их аюултай гинэ. Энэ хүний хэлж агаар түүний өөрийнх нь тодорхойлсноор технологийн уйман өвчтөд бол чимээгүй бүсэд амьдрахаар ирсэн гинэ. Технологийн уйман гэдэг тийм өвчтөд гэж өөрийгөө тодорхойлсон ба. Өмнө нь болохоор Айова мужид тариалан гинтл ойролцоо амьдарч байсан юм л да. Тэгсэн гэрийнх нь хажууханд гар утасны шом баригдсан юм байна. Тэгсэн чинь хэдхэн жилийн дотор их өөрөө өгшөрсөн гинэ. Үс нь унаад, арьс нь унжаад, хараа нь муудаад, толгойд байнга өвдгөлсөн гэд өчнөө олон зөвөр нөгөө юуяасан илэрсэн учраас эмнэлэгт хандсан чинь эмчнэр түүнийг соронзон долгион, соронзон энэ хэлбэлслээс болоод чи ийм өвчтөй болсон байна гэдээ угаас хэлсэн юм. Хитэг шуурганд л амьдраад исэн биз дээ ойрхон байцгаар. Уу бид нар ч гэсэн тийм байдаг. Гэтэ бид нар нөгөө амьдрч чаддаг, бас чаддгүй юм гэж байт юм л да. Ингээд шууд ингээд бие нь ингээд хүлээж авч чаддаг тийм. Ингээд ийм зүйлээс хол байгаад эмчнэр зөвлөсөн юм байна. За ингээд Даяны шоугийн хэлснээр өөртөө адилхан шинж тэмдэгтэй байсан 57 хүн энэ чимээгүй бүсд ирээд ив ирүүлсэн гинэ. 2013 оноос хойш энэ Грин банкнд 36 хүн албан ёсоор шилжин суурьсан мэт байгаа юм. За энэ тэгэхэд энэ их дуран аваад цаашид юу ч тохиолдсон Грин банкнаас хой зүгт оршдог үндэсний аюулгүй албаны тэр чагнах төв буюу чихрийн төгөл гэдэг газар чимээгүй бүсийг чимээгүй байлгасан хэвээр байх юм байна. Чихрийн төгөл дэх зарим байгууламжийг одоо удахгүй хаана гэсэн мэдээ байгаа ч гэсэн нутгийн иргэд ярих нь дийлийнх нь үйл ажиллагаагаа тэр үргэлжлүүлэх төлөвтэй байгаа. Яг л энд чинь бас тэнд байгаа 8 хүн ч бас хүсээд нь штэ. Үгүй энийг хэвээр нь байлгая л да гэх тээ. Тийм ээ, тийм хэрэгцээтэй ч байгаа юм байна. Тэгэхээр энэ Грин банкны дуран авиа хэрвээ ажилуулахааргүй болох юм бол чихрийн төгөлд албан бусаач болох нэ шилэн кабель одоо тийм уцгүй холбоо тавигдах нь тодорхой юм байна. Тэгвэл орчин цагийн техник технологиос дүргэсний дэлхийд дээрх хамгийн сүүлчийн оргинох газрын нэг технологийн дайрлагаас бултаж зайлахын аргагүй болно. Тэгэхээр энэ бол одоогийн байдлаар хамгийн сүүлийн одоо оргинох газар юм да. Технологиос зүхтах тий. Гоё. Тэгэхээр эдгээр чинь нөгөө энэ фэйсбүүкийн арт тийм аллаа таллаг болж гинөө байна уу хин ч хамаагүй. Түүч хамаагүй суучих нь шүү дээ. Тэр зэрлэг амьтдыг одоо энд фэйсбүүк дээр худалж гин үгүй юу гэд эдгээр чинь болохоор тэгэхээр яадаг гэхээр нөгөө амьтдыг хамгаалдаг. Ингээд өөрийн мэдлгүй зүгээр суусныхад л маш олон юм хамгаалж байгаа байхгүй. Тэ? Эсвэлцснийхаа төлөө тий. Тэр нэг эдний хүүхдүүд нь хоорондоо тоглоно. Бид нар ч нэг гадаа тоглодог үе шүү гэж тэгдэг ш та. Тэгээд одооний хүүхдүүд бол нэг утас техниктэйгээ компьютертайгаа ноцолтой гарахгүй байгаа шүү. Бид нар бол гарах юм байна. Тий.
Гэтэ манай алтан гишүүн Батүлэг их баярдаг нэ. Гэхдээ л фэйсбүүкийн буянгаар бидний татврын мөнгөөр цаадуулж яаж тансагдгийг бид нар мэдлээ шүү дээ гинэ. Тийм ээ тий. Юм болго хоёр талтай та. За ингээд манай бидний мэдгүйлгээ өнөөдөр хараал ицсэн фэйсбүүкийн талаар ярьлаа. За нэвтрүүлгийг маань аялах боломжийг хүмүүр дүрээтэй Join Me цэг юм байна. Болон сэргийгт эрчим хүчний EcoFlow гэдэг брендинг Монголд халбан ёсны онцгой эрх дистрибьютор Авандер компани байна гэтгэлээ. Студид Join Me цэгмэний захирал цомирлог болон хөтлөх зандаа миний бий байл. За баярлалаа цомоо. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондэр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Та нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100 мянган төгрөгөөр үнэлээд биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондор нэр дээрх Худалдаажлын банкны данс байгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандуулснаар Одмондор сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.